Энэ заваараар бид та бүхэнд яаж Ultima санд Ultima Coin-ыг зарцаах ба ашиг авч эхлэхийг харуулна. Эхлэхийн өмнө coin зарцаах ба сплитингийн урамшуул авах хүсэлт гаргах гүйлгээ хийхин тулд нөөц буюу эрчим хүч болон дамжуулах чадвар хэрэгтэй гэдгийг сануулъя. Хэрэглэгчид шаардлагатай хэмжээний нөөц байхгүй тохиолдолд гүйлгээ хийсэн төлөө Ultima-гаар тэнцэх дүнг суулгадаг. Үүнийг зэрэгцээ та зүгээр Ultima-гийн стейкинг хийгээд эрчим хүчээр хэмнэх боломжтой. Бүтээгдэхүүний төлбөрийг зарцаах аргаар хийхэд Ultima Coin-ыг 3 жилээр зарцаахыг анхаарна уу? 1-р алхам: coin зарцаах, freezing. Зэсээс Ultima Coin-ыг сонгоно уу? Нэгдсэн дэлгэцэнд зарцаах зураг дээр товшно уу? Зарцаалтын дэлгэц нээгдэнэ. Зарцаалт товчлуур дээр товшно уу? Үүний дараа нэгдсэн дэлгэцэнд та зарцаах гэж буй Ultima-гийн хэмжээг оруулах хэрэгтэй. Зарцаах дүнг оруулаад баталгаажуулах дээр товшно уу? Гүйлгээг пин кодоор баталгаажуулна уу? Анхаарна уу? Coin зарцаах, зарцаалтаас гаргах альва үйлдэл тэр дундаа зарцаах аргаар төлбөр хийх нь хуримтлуулсан урамшууллыг тэглэнэ. Тиймээс эхлээд урамшуул авах хүсэлт гаргаад дараа нь coin зарцаах эсвэл зарцаалтаас гаргах хэрэгтэй. Боллоо. Та Ultima Coin-ыг амжилттай зарцаалаа. 2-р алхам: зарцаасан Ultima-гийн төлөө урамшуул авах хүсэлт гаргана уу? Таны coin-ууд зарцаагдсан байх хугацаанд та өдөр тутмын урамшуулал авах боломжтой. Урамшуулал авахын тулд түүнийг авах хүсэлт гаргах хэрэгтэй. Үүний тулд Smart Wallet-ийн үндсэн дэлгэцээр Ultima-гийн тэмдэг дээр товшно уу? Нэгдсэн цонхонд Splitting-ийн тэмдэг дээр товшно уу? Зарцаах тэмдгийн хажууд Splitting-ийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг агуулсан цонх нээлтэнэ. Дэлгэцийн доод хэсэгт байрлах урамшуулал авах хүсэлт гаргах товчлуур дээр товшно уу? Нэгдсэн дэлгэцэнд та шалгах тэмдэг тавьж бүтээгдэхүүний үйл ажиллагааны нөхцөлийг хүлээн зөвшөөрч буйгаа баталгаажуулаад баталгаажуулах товчлуур дээр товших хэрэгтэй. Боллоо. Та урамшуулал авах хүсэлт гаргалаа. Үүний тухай мэдэгдэл таны гар утасны дэлгэцээр гарч ирнэ. Splitting-д оролцож өдөр бүр урамшуулал авах хүсэлт гаргахаа бүү мартаарай. Амжилт хүсье. Хэрэв танд асуух зүйл гарвал дэмжлэгийн албанд хандаарай. Бид танд дуртаяа туслах болно.